Hi guys, хар самрада тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаар маань бол жаахан өөр байгаа. Өнөөдөр бол та нар шүүгч хийхгүй харин мөрдөгч хийн. Хэрвээ та гэмт хэрэг байнга сонсдог бол танаас маш олон төрлийн боломжит хувилбар гарч ирнэ гэдэгт бол би итгэлтэй байна. Өнөөдөр би та нартай 30 гаруй жилийн турш хүмүүсийг гайхшруулж, айлгаж, хариулт нэгсээр байгаа энэ нууцлаг хэргийн талаар ярьж өгнө. Энэ бол зүгээр нэг сургаггүй алга болсон хүний хэрэг биш. Энэ бол Америкийн түүхэн дэх хамгийн нууцлаг бөгөөд тайлагдаагүй хэрэгүүдийн нэг байгаа. Нэг хүн биш, 3 хүн нэг орой алга болсон. Ямар ч улмөргүйгээр. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой хэрэг байгаа. Би аль болох олон сэжигтнүүдийн талаар мэдээллийг цуглуулсан. Тэгэхээр та нар минь хэрэгээ сонсоод өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай. Дахин сануулхад энэ хэрэг бол маш эдрээтэй тайлагдаагүй хэрэг. Тэгэхээр ерөөсөө зүгээр гэмт хэрэг сонсоод өнгөрдөг хүмүүст бол зориулагдаагүй дугаар. Харин хэргийн жижиг сажиг дийтейлүүдэд дуртай юмыг хооронд нь холбож ойлгохыг хичээдэг хүмүүст зориулсан дугаар байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна. Хэрвээ та одоо зүгээр залхуурсан, толгоогоо ажилуулмааргүй байгаа үедээ бол энэ дугаарыг битгий сонсоорой. Анхааруулж хэллээ шүү. За хэрвээ та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө мөрдлөгийг эхлүүлье. Мянган 1992 онд Миссури мужийн Спрингфилд хот нь ойролцоогоор 140 мянган гаруй хүн амтай Америкийн Midwest буюу дундад баруун бүсийн дунд хэмжээний хот байсан. За энэ бол хүмүүс хаалгаа төгчгээ мартсан ч гэсэн нэг их санаа зовдөггүй. Хөршүүд нь бие биедээ тусалж төгсөлтийн баярын үдшилгүүд бол нэг айлын хашаанаас нөгөө айлын хашаа руу үргэлжилдэг ийм тайван газар. Хотын оршин суугчдын ихэнх нь уламжлалт үзэлтэй сүмд явдаг хүмүүс байсан бөгөөд хүчирхийллийн гэмт хэрэг гэдэг зүйл бол зөвхөн том хотуудад л гардаг гэж боддог. Иймээс аимшигт хэрэг явдал бол энэ Спрингфилд хотод тохиолдно гэдэг нь бол хинч төсөөлдөггүй байсан. За ялангуяа Delmar Street-ийн хороол бол Америкийн жирийн нэгэн дүүргийн төгс жишээ байсан. Мотор хүрээлэгдсэн нам гүм гудамжнууд цэвэрхэн зүлэгтэй машины сарвчтай нэг давхар даруухан байшингууд байрладаг. Гудамжны гэрэл асах хүртэл хүүхдүүд дугуй унаж тоглох, хөршүүд нь бие биенийхээ амьдралыг бараг л бүгд мэддэг юм шиг санагдаг. За энэ бол онцгой баянч биш, ядууч биш, зүгээр л Америкийн жирийн нэгэн хороол байсан. East Delmar гудамжны 17 тоотод байрлах даруухан жижигхэн байшин саяхан шинэ эзэнтэй болсон 92 оны 4-р сард хожим нь энэ хаягийг улс даяараа танигдсан нэр болгох үйл явдлаас ердөө 2 сарын өмнө Cheryl Levitt байшингийн гэрээнд гарын үсэг зурж үүнийг өөрийн гэрээ болгодог. За энэ худалдан авалт нь бол ерөөсөө тансаг хэрэглээ биш, харин амьдралаа шинээр эхлүүлэх гэсэн оролдлого нь байсан. Хүндгэн салгалтын дараа тулгарсан санхүүгийн асуудал түүнд том үнэтэй байшин сонгох боломжийг үлдээгээгүй ч гэсэн Cheryl бол энэ байшингаас боломжийг олж харж чадсан. Тэр хаврын турш хануудаа будаж, шинэ хөшиг үлгэж, хуучирсан тавилгануудаа янзалж, байшинг айжмаар дулаан уур амьсгалтай гэр болгож өөрчилсөн. Амьдрал нь бол түүнд олон удаа сорилт тулгаж байсан ч гэсэн тэр үргэлж урагшаа алхаж байгаа зүйлээсээ хамгийн сайхныг бүтээхийг хичээдэг хүн байсан. 6 дугаар сар гэхэд бол уг байшин зүгээр нэг үйл хөдлөх хөрөнгө биш, харин шинэ амьдралын эхлэл болсон жинхэнэ гэр мэтэн санагдаж эхэлсэн. 92 оны зун Cheryl 47 настай, намхан нуруутай, ойролцоогоор 152 см өндөр, шаргал буржар өстэй, бор нүдтэй эмэгтэй байсан. Cheryl бол 44 оны 11-р сарын 1-нд Washington мужид төрж өссөн. За багасаа Cheryl бол гэр бүлийнхээ түшиг тулгуур нь болсон хүн байсан. Тэр айлын том ахин байсан бөгөөд дүүнэрээ асарч халамжлах үрийг өөр дээрээ авдаг байсан. Түүний дүү Debra хожим ихчээ дурсахдаа ихэнх орой миний хоолыг Cheryl хийж өгдөг байсан. Тэр үргэлж намайг харж ханддаг, хамгаалдаг байсан гэж ярьсан. Бусдыг халамжилж өөрөөсөө түрүүнд бусдыг боддог тэр зан чанар Cheryl-ийн амьдралын салшгүй хэсэг болдог. Амьдрал түүнд үргэлж сайнаар ханддаггүй байсан ч гэсэн тэр хүнд хэцүү үе бүрийг даван туулж, эрийн тойрныхоо хүмүүсийг хайрлаж хамгаалсаар ирсэн. Cheryl залуу наснда Brent гэх залуутай танилцж тэд 64 онд Seattle хотод гэрэлсэн. Тэд тухайн үеийн олон шинэхэн хосын нэгэн адил ирээдүйгөө талаар том мөрөөдөлтэй хамтдаа аз жаргалтай амьдрал бүтээн гэж итгэж байсан.
Гэрэлсний дараа тэд 2 хүүхэдтэй болсон бөгөөд эхлээд Барт нэртэй хүү төрж дараа нь 73 оны 3 сарын 9-нд Сүзан нэртэй охин мэндэлсэн. Шерил бол бүх анхаарал хүч хөдөлмөрөө гэр бүлдээ зориулж хүүхдүүдээ өсгөхөд төвлөрсөн. Гэхдээ Сүзан төрсний дараа тэдний гэрлэлт асуудалтай болж эхэлдэг. Гэр бүлийн харилцаа аажмаар муудаж эцэстээ салалтын ирмэгт хүрдэг. Тэр үед тэдний охин Сүзан төрөлхийн гоо сайхны согтой байсан бөгөөд эмчилгээ нь их хэмжээний мөнгө шаарддаг. Зарим мэдээлэлээр Брент бол нэгэн юр бусын санал гаргасан. Тэрээр өөрсдийгөө хууль ёсны дагуу салсан гэж бүртгүүлээд бодит байдал дээр хамт амьдарсаар байхыг санал болгосон. Ингэснээр Шерил сингл ээж болоод нийгмийн халамжийн тэтгэмж авах хэрэгтэй болж Сүзаны эмчилгээний зардлыг төлөхөд илүү хялбар болно гэж нөхөр нь үзсэн юм байна. Гэхдээ Шерил бол энэ саналыг зөвшөөрөөгүй. Хэдийгээр гэр бүл нь санхүүгийн дарамттай тулгарч байсан ч тэр буруу гэж үзсэн зүйлээ хийхийг хүсээгүй. Тэр бол үргэлж шударга хөдөлмөрлөж асуудлаа өөрийн хүчээр даван туулахыг хичээдэг хүн байсан бөгөөд энэ удаач мөн адил өөрийн зарчмаасаа няцаагүй. Тэр үргэлж шударга хөдөлмөрлөж асуудлаа өөрийн хүчээр даван туулахыг хичээдэг хүн байсан бөгөөд энэ удаач мөн адил өөрийн зарчмаасаа няцаагүй. Шерил мөнгө тогтвортой байдлаа алдахыг зөвшөөрч болох байсан ч гэсэн нэр төр зарчмаа бол алдахыг хүсээгүй. Тиймээс тэр энэ саналаас татгалзаад гэрлэлтэд ардаа орхиж 2 хүүхдээр ганцаараа өсгөх өрөх толгойлсон эхийн амьдралыг сонгосон. Дараагийн хэдэн жил бол Шерил хүүхдийнхаа төлөө шаргуу хөдөлмөрлөж амьдралаа шинээр босгохын төлөө тэмцсэн. Тэр хизээж амархан бууж өгдөх хүн байгаагүй. 80 онд түүнд дахин аз жаргалтай болох боломж гарч ирдэг. Тэр Дэвид Левиттэй гэрлэж 2 дахь удаага гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн. 2 талын хүүхдүүд нийлж шинэ амьдрал эхлүүлэхээр хичээж исэн. Шинэ эхлэл хайсан тэд Миссури мужийн Спрингфилд хот руу нүүж өнгөрснөө ардаа үлдээн ирээдүгөө шинээр бүтээхээр зорддог. Хэсэг хугацаанд бүх зүйл бол үнэхээр зөв замдаа орсон юм шиг санагдсан. Гэхдээ энэ аз жаргалтай байдал нь удаан үргэлжлээгүй. Зөвигийн бизнес санхүүгийн хүнд байдалд эцэстээ дампуурлаа зарласан. Удалгүй үр төлбөрийн асуудал хуримтлагдаж, зээлдүүлэгчид хүртэл Шерилийг өрөнд холбон нэхэмжилж эхэлсэн. Санхүүгийн дарамт гэр бүлийн харилцаанд нөлөөлж, эцэст нь тэдний гэрлэлт 89 онд төгсгөл болсон. 2 дахь удаага гэр бүл нь нуран унсны дараа Шерил ихээхэн өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Ойр дотны хүмүүсийн хэлснээр бол тэр урдын адил халуун дулаан халамжтай хിവэрэ байсан ч гэсэн дахин хайр дурлал хайх тухай бараг ярьдаггүй болсон гэж хэлсэн. Найз нөхдөд түүнийг аажмаар өөрийн гэсэн жижигхэн ертөнцтэй амьдардаг болсон гэж дурсдаг. Амьдрал түүнд олон удаа урам хугарал авчирсан учраас тэр өөрийгөө хамгаалж сурсан. Тэр бусдаас хэд их зүйл хүлээхэ болоод хиндэж найдахгүй амьдралаа авч явахыг хичээдэг болсон. Гэхдээ Шерил бол амьдралаа ганцаар тал дээр биш хөдөлмөр дээр босгосон. Тэр Спрингфилд хотын West Sunshine гудамжинд байрлах нэгэн үсчний салонд гоо сайханчаар ажилладаг байсан. Шерил ажлаа маш сайн хийдэг байсан. Олон жилийн турш өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчдийн хүрээг бий болгож чадсан. 92 он гэхэд түүнд тогтмол үйлчлүүлдэг 250 гаруй үйлчлүүлэгч байсан нь өсчин хүний хувьд л үнэхээр гайхалтай амжилт байсан. Гэхдээ хүмүүс Шерилд зөвхөн үсээ засуулдаггүй байсан. Тэр үйлчлүүлэгчдийнхээ хүүхдүүдийн нэрийг сандаг, ээжийнх нь биеийг асуудаг, хүн бүрт өөрийг нь чухал хүн мэт мэдрэмж төрүүлдэг байсан. Түүний санал дээр суусан хүмүүс зөвхөн үйлчлэгээ аваад гарахгүй, харин өөрийг нь ойлгож сонсдог хүнтэй уулзсан мэт сэтгэгдэлтэй үлдэж чаддаг байсан. Түүний найз Жанет хожим Шерилийн талаар хэлэхдээ тэр бараг л Мадер Тереса шиг хүн байсан гэж дурссан. 92 оны хавар Шерил бүх анхаарал хүч хөдөлмөрөө шинэ байшиндаа зориулж исэн. 6 сарын 6-ны оройч гэсэн тэр ажлаа үргэлжлүүлсээр байсан. Шерил хуучин шүүгийг засварлаж байсан бөгөөд лакны хурц үнэр байшин даяар нь тархсан байсан. Тэр үдэш бол энгийн нэгэн орой шиг л өнгөж байсан ч харамсалтай нь тэр шүүгээ Шерилийн хизээж дуусгаж чадаагүй сүүлийн төсөл нь болох байсан. Гэхдээ Шерилийн тухай ярьдаг хүн бүр нэг зүйл дээр санал нийлдэг. Түүний хамгийн их хайрлаж, хамгийн их бахархдаг хүн бол охин Сүзан буюу гэр бүлийнх нь дуудаг байсан нэрээр Сүзи байсан. За 92 онд бол Сүзан 19 настай, тэр ээжийнхээ адил шаргал устай, бор нүдтэй, намхан нуруутай, туранхай биетэй охин байсан. Амных нь зүүн булангийн ойролцоо байрлах жижиг мэнгэн түүний хамгийн онцлог шинжүүдийн нэг байсан бөгөөд хүмүүсийн санаанд амархан үлддэг байсан. Сүзи Сиэтл хотод төрсэн
болсон ч гэсэн 80 онд гэр бүл нь Миссури мужийн Спринг Хот руу нүүсний дараа тэнд өсөж торинсон. За тэр бол биологийн эцгээ бараг мэдгүй өссөн бөгөөд багаасаа ээжийнхээ туулсан амьдралыг нүдэрээ харж ирсэн. Шерил хэрхэн шаргуу хөдөлмөрлөж, бэрхшээлийг даван туулж амьдралаа дахин шинээр босгож байсныг хараад өссөн учраас Сүүзи ч гэсэн адил бие даасан, хүчтэй, зан чанартай болсон. Түүний үеэл Сара Бон түүнийг дурсахдаа Сүүз нь бол үргэлж хамгийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөж хамгийн тренд өсний засалтаа явдаг байсан гэж ярьсан. Найз нөхд нь Сүүзийг сэргэлэн цаваа нийтэж ирч хүчээр дүүрэн охин байсан гэж дурсдаг. Тэр хүмүүсийн дунд байг дуртай, инээмсэглэлээрээ өрөөг гэрэлтүүлдэг нэг тийм төрлийн хүн байсан. Гэхдээ тэр инээмсэглэлийн цаана өөрийн гэсэн эмзэг талтай байсан. Сүүзи бол дислекси буюу унших бичгтэй холбоотой суралцах бэрхшээлтэй байсан болохоор сургууль түүнд бол хизээч амархан зүйл байгаагүй. Тэр хичээлдээ олон янзын хүндрэлтэй тулгардаг байсан бөгөөд гаднаасаа өөртөө ихтэй харагдагч дотроо бол өөртөө эргэлзэх мэдрэмжийг тээж явдаг байсан. Гэсэн ч бүх саад бэрхшээлийг үл харгалзан Сүүзи сургуулаа төгсөж чадсан. 92 оны 6 сарын 6-нд тэрээр Кикапо нэртэй ахлах сургуулийн төгсөлтний тайзан дээр алхаж дипломо гардан авсан. Түүний өмнө бүхэл бүтэн ирээдүйн нээлттэй байсан. Сүүзи ээжийнхээ мэргэжлийг дагаж гоо сайхны салбарт ажиллахыг мөрөөддөг байсан. За нэг өдөр Шерилтэй мөр зэрэгцэн ажиллана гэж найдаж байсан. Ахлах сургууль байх хугацаанд тэр кино театрт ажилладаг. Мөнгө хуримтлуулан ирээдүйн төлөвлөгөөндөө бэлтгэж байсан. Мөн тэр үед Дастин гих залуутай үерхэж байгаад харилцаагаа дөнгөж дуусгаад байсан. Амьдралынхаа дараагийн бүлгийг эхлүүлэхэд бэлэн болсон л юм шиг байсан. Гэхдээ Сүүзигийн тухай ярьдаг хүн бүрийн хамгийн түрүүнд дурддаг зүйл бол түүний ээжтэйгээ байсан онцгой холбооноос. За 19 настай хүүхдийн хувьд бол ийм харилцаа ховор тохиолддог. Ихэнх өсвөр насныхан эцэг эхээсээ илүү бие даахыг хүсдэг бол Сүүзи заримдаа найзуудтайгаа хийх төлөвлөгөөгөө хүртэл цуцлаад ээжтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үздэг байсан. Тэднийг мэддэг хүмүүс Шерил Сүүзи хоёрыг дахин сашгүй холбоотой хоёр хүн гэж тодорхойлдог байсан. Тэд хамтдаа бүхэл хүнд хэцүү үеийг туулж хамтдаа босож ирсэн их охин хоёр байсан. Тиймээс 92 оны 6 сарын 6-ны төгсөлтийн баярын орой Сүүзигийн хамгийн сайнаас түүний хажууд байсан нь бол гайхаад байх зүйл байгаагүй. За түүнийг бол Стейси гэдэг. Тэр үед Стейси 18 настай байсан бөгөөд 3 эмэгтэй хамгийн жоохон байсан. Тэр урт бараандуу шаргал үстэй, нүүр болон хүзүүгээрээ тархсан сэвхтэй байсан. Харин түүний хамгийн тод дурсагддаг зүйл нь бол инээмсэглэл байсан. Стейси бол байнга инээмсэглэдэг бөгөөд түүнийг таньдаг хүмүүс тэр инээмсэглэлийг халдвартай мэд бусдад гэсэн баяр хөөр түгээдэг байсан гэж дурссан. Стейси, Стюарт болон Жанис нарын 3 хүүхдийн хамгийн бага нь тэрээр Сүүзигийн адил Кикапо ахлах сургууль сурдаг байсан бөгөөд 92 оны 6 дугаар сарын 6-нд найзтайгаа мөр зэрэгцэн төгсөлтийн тайзан дээр алхаж дипломо гардан авсан. Түүний өмнө ч мөн адил мөрөөдөл боломж дөрвөн ирээдүй хүлээж байгаа мэт санагдсан. Хэрвээ Сүүзи заримдаа өөртөө эргэлзэж эмзэг байдлаа дотроо хадгалдаг байсан бол Стейси бол эсэргээрээ амьдралаа бол айл хэдийнэ зөв замд нь оруулсан юм шиг харагддаг байсан. Тэр Springfield гимнастикийн төвд нарийн бичиг хүлээ авахчаар ажилладаг байсан бөгөөд Total Bride гэдэг нэртэй хурмын дэлгүүрт сүйт бүсгүйн даашин зөмсөн загвар өмсдөг байсан. Намар нь бол Миссуригийн их сургууль элсгээр төлөвлөж байсан бөгөөд ирээдүйнхөө төлөө аль хэдийн тодорхой зорилго тавьсан нэгэн гэр бүлийнх нь түүний өвөрмөц зан чанартай, бусдад амархан халтдаг инээмсэглэлтэй, бүжиглэх дуртай охин байсан гэдэг. Тэр амлсан бол заавал ирдэг, залган гэсэн бол үргэлж залгадаг, хизээж гэр бүл найз нөхдөд өөрийг нь хаана байгааг гайхаж үлдээдэггүй хүн байсан. Түүний энэ найдвартай зан чанар удахгүй маш чухал ач холбогдолтой болно. Стейсигийн тухайн үедээ бол хинч онцгой ач холбогдлогоогүй нэг зүйл байсан нь тэр бол хүчтэй майгрен буюу толгойн өвчнөөр шаналдаг байсан. Өвдөлт нь заримдаа маш хүчтэй болдог болохоор тэр эмчийн жороор олгодог эм тогтмол хэрэгэлдэг байсан. Тиймээсэр хаашаач явсан эмээ үргэлж авч явдаг. За эмгүүгээр гэрээсээ гарах нь бол бараг л боломжгүй зүйл шиг байсан. Стейси болон Сүүзи хоёр бол бага сургуулийн 2 дугаар ангиас эхэлж найзалсан. Олон жилийн турш тэд Жанел, Корби, Адина нарын хамт өсвөр насны жаргал зовлон баяр баясгалан гуниг мөрөөдөл айцыг хамтдаа дуулсан маш ойр дотны найзуудын хүрээлэлтэй болсон байсан.
92 оны 6 сар гэхэд бол эдгээр 3 эмэгтэйн амьдрал нэгэн цэг дээр огтлцох гэж байсан, амьдралаа шинээр босгож байсан ээж Cheryl өөрийн гэсэн зам мөрийг хайж эхэлсэн охин Suzy, мөн түүний хамгийн сайн найз Stacy. 92 оны 6 сарын 6-ны өдөр төгсөлтийн ёслол оройн 4 цагт Southwest Missouri-гийн их сургуулийн кампус дотор байрлах нэгэн танхимд эхэлдэг. Танхим бол гэр бүлүүдээр дүүрэн, ээжүүд нь гартаа камер барьж, аавууд зуны халуунд зангаагаа суллаж, бага насны дүүнер нь урт ёслолоос залхсан сууж байсан. Харин Kickapoo ахлах сургуулийн 92 оны төгсөгчид төгсөлтийн малгай нүмергөө өмсөн, догдолсон баярлсан төрхтөгөөр танхимд орж ирсэн. Тэдний өмнө амьдралын дараагийн бүлэг нээгдэх гэж байгаа нь. Үзэгчид дунд Cheryl сууж, охин Suzy тайзан дээгүүр алхаж, дипломо гардан авахыг бахархалтайгаар харж байсан. За ойролцоо нь Stacy-гийн аав ээж ч гэсэн хамтдаа сууж байсан. Оройн 6 цаг гэхэд ёслол өндөрлсөн. Ёслолын дараа тэдний найзуудын нэг Kirby-гийн гэр бүлийнхэн Cheryl-ийг оройн хоолнд урьсан ч тэр татгалцсан. Харин Cheryl охинтойгоо East Delmar Street дэх гэрлүүгээ харсан. Ээж охин хоёр замаараа пицца аваад төгсөлтийн энэ чухал мөчөө хамтдаа гэртээ тэмдэглэсэн. Оройн 6 цаг 38 минутын үед гэр бүлийн найз Nigel Canning жижигхэн цагаан төгсөлтийн бэлүү авчирч өгсөн. Тэр үед дахин хідэн зураг дарж Suzy ээжийнхээ хажууд инээмсэглэн зогсож байсан. Сургууль төгсөгчдөө зориулаад архигүй шөнийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ нь бол маргааш өглөөний 8 цаг хүртэл үргэлжлэх зохион байгуулалттай баярын арга хэмжээ байсан. Гэхдээ Suzy, Stacy хоёр өөр төлөвлөгөө байсан учраас тэд оролцох сонирхолгүй байсан. Тэдний төлөвлөгөө бол найз Janelle Kirby-гийн Battlefield дэх гэрт хоноод маргааш өглөө эрт Branson хот руу явах байсан. Тэнд зочид буудлын өрөө захиалсан бөгөөд усан паркт найзуудтайгаа амралтын өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөсөн. Ахлах сургуулаа төгссөн хоёр найзын хувьд бол энэ нь бол яг л төгс амралт мэт санагдсан. Тэр орой 8-аас 8:30-ийн хооронд Suzy, Stacy хоёр Janelle-ийн гэрт тус тусын машинаараа ирсэн. Suzy улаан өнгийн Ford Escort машина, Stacy Toyota Corolla машина жолоодон ирсэн. Тэд машина байрлуулад найзуудтайгаа нийлэн ойролцоогоор 700 м алхаж хөрш Brian Joy-ийн гэрт болсон төгсөлтийн үдшилтэд очсон. Үүний зэрэгцээ East Delmar Street дэх гэртээ Cheryl Юрдийн хагасааны оройг өнгөрөөжсэн. Оройн 9:30-ийн үед тэр найзтайгаа утсаар ярьж хуучин шүүгээгээ засварлаж байгаа талаараа дурдсан. Түүний хоолойд бол ямар нэгэн төгшүүр, санаа зовнил юу ч мэдрэгдээгүй, бүх зүйл хэвэн юм шиг сонсогдсон. Зүгээр л охин нь төгсөлтийн баяраа тэмдэглэж яваа хооронд гэртээ тавилга янзалт суугаа жирийн л нэгэн ээжийн орой байсан. Орой 10 цагийн үед Stacy гэрлүүгээ уцтаад ээжээ санаа зовлтгүй бид нар өнөө орой Branson руу явахгүй гэж хэлсэн. Оройн 11 цаг 15 минутын үед Cheryl хамгийн сүүлд баттай бүрдэгдсэн утасны яриагаа хийсэн. Тэр найзтайгаа унтлагын өрөөндөө будаж лагтаж байсан хуучин шүүгэнийхээ талаар ярьсан. Энэ бол Cheryl-тэй хэн нэгэн хамгийн сүүлд ярьсан яриа нь. Шөнийн 11:30-аас 1 цаг 30 минутын хооронд Suzy, Stacy болон тэдний найзууд дараагийн үдшилэг рүү явсан. Энэ удаа бол тэд Springfield хотын Michelle-ийн гэрт очсон. Найзууд инээлдэж, ярилцаж, бүжиглэж төгсөлтийн баярын орой өсвөр насныхны хийдэг бүхнийг л хийж исэн. 92 оны 6 сарын 7-ны шөнийн 1 цаг 50 минутын орчимд Springfield хотын цагдаа нар үдшилэг болсон газарт ирж арга хэмжээг тараасан. Төгсөлтийн баяраа тэмдэглэж байсан өсвөр насных нь шөнө дунд бүгд өөр өөрийн замаар тарцгаасан. Өглөөний 2 цагийн орчимд Suzy, Stacy болон Janelle нар Battlefield дэх Kirby-гийн гэрт босож ирсэн. Гэхдээ тэднийг ирэхэд бол байшин хүнээр дүүрэн байсан. Janelle-ийн төгсөлтийн баяр зориулан хотоос гадна амьдардаг төрөл төрхс нь ирсэн байсан бөгөөд гэрийн бараг бүх өрөө, буйдан, сул зай бүрт хүн унтаж исэн. Гурван найзад тухтай унтах газарч байгаагүй, бас шүнжин ярилцаж суух хувийн орон зайч байгаагүй. Тэгээд Suzy шинэ усан орныхаа тухай дурдсан. Тэр орн нь ээж Cheryl-ийн төгсөлтийн бэлэг болгон авч өгсөн том хэмжээтэй
ор байсан. Түүний гэр бол Battlefield-с ердөө 15-аас 20 минутын зайтай байсан болохоор тэнд очиж хонох нь хамгийн зөв шийдвэр мэт санагдсан. Тэнд илүү зайтай, илүү тухтай, хамгийн гол нь хүсснээрээ орой болтол ярилцаж суух боломжтой байсан. Тухайн мөчид энэ шийдвэр бол бүрэн логиктой санагдаж байсан. Тиймээс өглөөний 2:15-аас 2:20-ын хооронд Suzy Stacy хоёр ирд зөвлөсөө цуглуулад Suzy-гийн гэрлүү явахаар болсон. Тэд тус тусын машина унаад нэг нь нөгөөгөө дагна явна гэж тохирсон. Janelle-ийн ээж Kathy Corbin тэр үед унтах гэж байсан ч сэрүүн хിവэрэ байсан. Тэр охидын салах ёс хийж байгаа яриаг өрөөнийхөө цаанаас сонссон. Suzy хэлэхдээ намайг дагаад манай гэрлүү ирээрэй гэж хэлдэг. Харин Stacy заа гэж хариулсан. Удалгүй хоёр машины гэрэл харанхуй зам руу иргэн алга болсон. Тэд Springfield хотыг чиглэн хөдөлсөн бөгөөд тэр цагт зам бараг хоосон байсан учраас аялал ердөө 15-аас 20 минут үргэлжлэх ёстой байсан. Хотын ихэнх хүмүүс унтаж байсан болохоор хөдөлгөөнч бараг байгаагүй. Мөрдөн шалгалтын дүнгээс үзэхэд бол Suzy Stacy хоёр өглөөний 2:30-аас 2:45-ын хооронд East Delmore Street-ийн 17 тоотод ирсэн гэж үздэг. Тэд үнэхээр гэрт ирснийг нотлох хит хитэн зүйл хожим нь олдсон. Юуны өмнө бол хоёр охины машин хоёулаа гадаа зогсоолдор байсан. Мөн төгсөлтийн баярт өмсөн хувцснууд нь тайлагдаж эвхэгдэн тавигдсан байсан. Ашигласан нүүр бодолд арилгагч салфеткнууд нь олдсон нь тэд нүүр будгаа арилгаж унтахад бэлдсэнийг харуулсан. Түүнчлэн зүйлд бөгөж зэрэг гоёл чимэглүүдээ аваад шөнө унтахынхаа өмнө нэг газар тавьсан. Бүх зүйлээс харахад бол тэд гэртээ аюулгүй ирээд ердийнхөөрөө унтахаар бэлдсэн. Гэхдээ яг тэр шөнө, яг тэр байшинд юу болсон бэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл хариултгүй хിവэрэ байгаа. Өнөөдөр мөрдөн шалгалтын материал тулгуурлан хийлж болох цорын ганц зүйл бол ямар нэгэн зүйл өглөөний 2:30-аас 8 цагийн хооронд болсон гэсэн баримт. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 5 цаг ахсын хугацаанд болсон үйл явдлын талаар хинч юу ч хараагүй, юу ч сонсоогүй. Тэр шөнө хуршууд тайван унтаж байсан, сонин түгээгч ээлжид маршрутаараа гудамжаар явсан ч ямар нэгэн сэжигтэй зүйл анзаараагүй. Хин нэгний хашгирах чимээ сонсогдоогүй, тэмцэлдэж байгаа мэт чимээ гараагүй, танихгүй машин гудамжны хажууд зогсож байсныг хинч мэдээлээгүй. Зүгээр л Америкийн жижиг хотын зуны энгийн нэгэн шөнийн нам гүн байдал үргэлжилсэн. Харин өглөө болоход эхний асуудлууд гарч эхэлсэн. Suzy болон Stacy хоёр найзуудтайгаа өглөөний 8-аас 8:30-ийн хооронд уулзаж усан парк руу явах ёстой байсан. Гэтэл өглөөний 7 цаг 30 минут өнгөрөхөд тэд ирээгүй, мөн хинч уцтаагүй. Үүнд хамгийн түрүүнд санаа зовсон хүн бол Janelle Kirby байсан. Тэр East Delmore дахь гэрийн утас руу нэлээд олон удаа залгасан. Гэтэл хинч аваагүй. Энэ байдал бол Janelle-д маш хачиргалтай санагдсан. Яагаад тэгэхээр Stacy бол амлсан зүйлдээ үргэлж хүрдэг, цаг баримталдаг, найдаж болдог цорын ганц хүн байсан. Тэр ирнэ гэсэн бол ирдэг, уцтна гэсэн бол үргэлж залгадаг байсан. Мөн энэ байдал бол Suzy-д ч гэсэн тохироогүй. Тэр хоёрын хинэнч найзуудаа ингэж хүлээлгээд алга болчдөг хүмүүс байгаагүй. Ингээд Janelle-д бол ямар нэгэн зүйл буруу болсон мэт мэдрэмж төрж эхэлдэг. Тиймээс тэр өглөөний 9 цагийн үед зарим мэдээллүүд болохоор үд дөхөж байсан ч гэж дурддаг. Найз залуу Mike Hansen-ийн хамт Cheryl-ийн гэрлүү өөрсдөө очиж үзэхээр шийдсэн. Тэд байшингийн өмнө ирэхэд бол эхний харц ороод бүх зүйл хэвэн мэт санагдсан. Гадаа 3 машин бүгд байрандаа байсан. Cheryl-ийн цэнхэр өнгийн Chevrolet машиныг сарвчин доор байрлуулсан. Suzy-гийн улаан Ford машин хашаанд зогсож байсан бөгөөд түүний ард Stacy-гийн Toyota байсан. Машинуудыг харахад бол нэг л дүгнэлт байсан 3 эмэгтэй бүгдээрээ гэртээ байгаа юм байна. За гэхдээ тэднийг үүдний хаалган дээр очиход хамгийн ихний хачиргалтай зүйлнүүд нь тусдаг хаалга түгжээгүй байсан. Энэ нь уг айлын хувьд бол ердийн зүйл бол байгаагүй. Janelle Mike хоёр гэрлүү орсон ч дотор нь хинч байгаагүй. Гэр бүлийн Cinnamon нэртэй жижиг нохой наас цаашаа холхиж тайван бус гасалж байсан. Нохой бол ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч байгаа мэт санагдаж байсан ч Cheryl, Suzy, Stacy нарын хинэнч харагдаагүй. Тэд унтлагын өрөөнүүдийг шалгаж үзсэн, галтгоог шалгасан, байшингийн босод өрөөг шалгасан 3 эмэгтэйгээс нэг нь ч байгаагүй.
Удалгүй гэр бүлийн найз Найжел Кани нэг жижигхэн боловч түүнд бол маш эвгүй санагдсан зүйлийг анзаардаг. Сюзигийн машин бол ердийн зогсдог газартаа байгаагүй. Тэр Сюзиг хангалттай сайн мэддэг байсан бөгөөд Сюзи ийм жижиг зүйл дээр хүртэл үргэлж нэг хэвийн зуршилтай хүн байсныг мэддэг. Машин өөр газар зогссон нь өөрөө том баримт биш байсан ч ямар нэгэн зүйл буруу мэдрэмжийг төрүүлсэн. Тэр үед Жанел Майк хоёр гэрт байхад утас нь дуугардаг. Жанел утсыг авахд нөгөө талд нь эрэгтэй хүний дуу гарч бүдүүлэг бэлгийн утгатай үгсийг хэлсэн. Жанелийн хэлснээр бол дуу хоолой нь өсвөр насны хүү шиг сонсогдсон. Удалгүй дуудлага тасарсан ч хэдхэн минутын дараа утас дахин дуугарсан. Яг адилхан дуу хоолой, яг адилхан бүдүүлэг яриа. Үнэн дээр Сюзи тэр хавар шинэ байшиндаа нүүж ирснээсээ хойшоо ийм төрлийн тоглоомын дуудлагын талаар хит хитэн удаа гомдлож байсан юм байна. Хожим нь Springfield даяар садар самуун утасны дуудлага хийж байсан өндөр настай эрэгтэйг баривчилсан бөгөөд цагдаа нар эдгээр дуудлага нь сургаггүй болсон хэрэгтэй холбоогүй гэж дүгнсэн. Өдөр өнгөрөх тусам найз нөхөд гэр бүлийнх нь байшин руу бол ирж очисоор байсан. Хүмүүс бол ерөөсөө муу юмыг бол эхэлж бодоогүй. Тиймээс тэд хүлээсээр байсан. Зарим нь бол байшинг баг багаар цэвэрлэж эхэлсэн. Хин нэгэн үнсний савнуудыг хоосолсон. Өөр нэг хүн галтгооны угаалтурт байсан. Кофений аягнуудыг угаасан. Тэр үед бол хинч өөрсдийгөө гэмт хэргийн газарт байгаагаа мэдээгүй. Майк Хэнсон байшингийн үүдний гадна талд бутарч унсан гэрлийн бүрхүүлийн шилнүүдийг олж харсан. Гэрлийн шилэн бүрхүүл хагарсан байсан ч доторх чийд нь бол бүтэн хിവэрэ асаалттай байсан. Майк хөл нүцгэн явж байсан. Жанаа шилэн дээр гიშгээд гэмтчих вэ гэж санаа нь зовсон. Тиймээс тэр хагархаа шилнүүдийг шүүрдэж цуглуулад хогийн савнд хийцэн. Тэр мөчид Майк өөрийгөө чухал нотлох баримтыг устгаж байж магадгүй гэж бол ерөөсөө төсөөлөөгүй. Цаг өнгөрсөөр гэрт бол хинч ирээгүй, хинч уцтаагүй. Оройн 7 цаг гэхэд Стейсигийн ээж Жанес хангалттай удаан хүлээлээ гэж үзсэн. Тэр байшин руу өөрөө очихоор хөдөлдөг. Жанес хаалгаар орж ирмэгц Синемон түүн рүү гүйж ирдэг. Жижигхэн нохой чангаар гасалж уйлгнан урд өмнө хизээж харж байгаагүйгээрээ сандарсан байдалтай байсан. Яг тэр мөчөд Жанест ямар нэгэн аимшигтай зүйл болсон байж магадгүй гэсэн бодол анх удаа төрсөн. Жанес байшин дотор орж ирээд өрөө бүрийг нямба шалгаж эхэлсэн. Тэр Сюзигийн унтлагын өрөөнд ороход бол Шерил, Сюзи, Стейси нарын 3 гар цүнх шалан дээр зэрэгцүүлэн тавьсан байхыг олж харсан. Жанес цүнхнүүдийг онгойлгон шалгахад доторх бүх зүйл байрандаа байсан. Дөрөвчнүүд нь мөнгөтэйгээ банкны картуудаагаа машины түлхүүрүүдтэйгээ хിവэр байсан бөгөөд Шерилийн үсчний газрын орлогын бараг $900 мөнгөн ч гэсэн гар хүрээгүй байсан. Өрөөг илүү анхааралтай ажиглахад Стейсигийн өмнөх орой төгсөлтийн баярт өмссөн хувцснууд шүүгээний дээр цэвэрхэн эвхэгдэн тавигдсан байсан ч цамц болон дотуур хувцас нь харагдаагүй. Энэ нь бол тэр гэртээ ирснийхээ дараа хувцас солиод унтахад бэлдсэнийг илтгэж байсан. Хамгийн сонирхолтой нь Стейсигийн толгойн өвчнөдөө уудаг юм нь бол яг орхисон газраа байсан. Тэр имээ бол хаашаач явсан үргэлж авч явдаг байсан болохоор энэ нь гэр бүлийнхний санааг улам зовоож эхэлсэн. Байшин бүхэлд нь харахад бол нэг зүйл маш тодорхой байсан. Хин нэгэн мөнгө аваагүй, машин аваагүй, түлхүүр аваагүй. Бүх зүйл байрандаа байсан мөртлөө алга болсон зүйл нь зөвхөн Шерил, Сюзи, Стейси 3 өөрсдөө байсан. Жанес дараа нь автомат хариулагчтай утсыг шалгаж эхэлсэн. Тэнд нэг дуут мессеж үлдсэн байсан бөгөөд мессежийг сонсоод эрэгтэй хүний хоолой гарч ирдэг. Хожим нь Жанес тэр бичлэгийг зөвхөн маш төгшөөртэй эвгүй мэдрэмж төрүүлсэн гэж дурссан боловч яг юу гэж хэлснийг нь санаагүй. Мөрдөгчд хожим энэ мессежийг ихээхэн сонирхож хэрэгт холбоотой чухал сэжүүр байж магадгүй гэж үзсэн. Гэхдээ 92 оны автомат хариулагч өнөөгийн дуудчуудын систем шиг байгаагүй. Жанес мессежийг тоглуулж дуусмагц төхөөрөмж дараагийн бичлэгт зай гаргахын тулд тухайн мессежийг нь автоматар устгацсан. Ингэснээр тэр эрэгтэй хэн байсан, юу гэж хэлсэн, яагаад залгасан тухай байж болох хамгийн чухал нотлох баримтын нэг нь үрд алга болсон. 92 оны 6 сарын 7-ны оройн 9 цагийн үед Жанес эцэст нь Springfield хотын цагдаагийн газар руу утассан. Ингээд Springfield-ийн 3 хэмээн алдарших хэргийн мөрдөн шалгалт ингэж эхэлсэн. Гэхдээ мөрдөн шалгалт эхлэх үед хамгийн том асуудал бол аль хэдийнэ үүссэн байсан. Өдрийн турш 10-аас 20 орчим хүн бол байшингаар орж гарсан байсан бөгөөд зарим нь үнсний савыг хоосолж, зарим нь аяг тавг угааж, эд зүйлсийг хөдөлгөж, харин Майк Хэнсон үүдний гэрлийн хагарсан шилнүүдийг шүүрдэж хайцсан байсан.
Мөн автомат хариулагчдаар байсан үл таних эрэгтэй мессеж устгагдсан байсан. Өөрөөр хэлбэл цагдаа нарыг ирэхээс өмнө байж болох олон нотлох баримт аль хэдийнэ устж, өөрчлөгдөж бохирдсон байсан. Тиймээс цагдаа нар бол East Delmar-ийн 17 тоотод ирэхэд бүрэн бүтэн гэмт хэргийн газартай биш, харин олон хүний оролцоотойгоор өөрчлөгдсөн, чухал мөрүүд нь алдагдсан, байшинтай нүүрдүүлсэн. Гэхдээ үйлдсэн зүйлс бол өөрсдийн гэсэн түүхийг өгүүлжсэн. Төрөвч мөнгө, түлхүүр зэрэг бүх зүйл бүрэн бүтэн үйлдсэн байсан нь эмэгтэйчүүд өөрсдийн хүслээр хол явахаар төлөвлөөгүй илтгэсэн. Байшингийн доторх байдалч гэсэн мөн адил нэг зүйлийг харуулж исэн. Шерлийн ор болон Сүүзигийн усан ор хоёулаа хин нэгэн унтсан мэт харагдаж байсан нь тэд гэртээ ирж орондоо орсныг илтгэсэн. Мөн Сүүзигийн өрөөнд зурагт асаалттай хിവэрэ байсан дэлгэцэн дээр ямар ч нэвтрүүлэг гарахаа болж зөвхөн цагаан саарл шуугантай дүрс болон сулхан эсгэрэх чимээл сонсогч ирсэн. Энэ нь бол шөнө орой үзэж байсан кино эсвэл нэвтрүүлэг нь дуусаад эфир хаагдсны дараа ч гэсэн зурагт унтраалгүй үлдсэнийг харуулж ирсэн. Хагас суугаад орхисон Coca-Cola-ны лаас ширээн дээр бүлээссэн байсан түүний хажууд Сүүзигийн тамхи байсан бөгөөд гэр даяар Шерлийн сэргээн засварлаж байсан тавилгуудаас үнэртэх лакны хурц үнэр ханхалсаар байсан. Гэрийн нөхцөл байдлыг харахад бол 3 эмэгтэй унтахаар орондоо орсон ч гэсэн тодорхой байсан. Гэхдээ үүний дараа ямар нэгэн байдлаар 3 эмэгтэй агаарт ууссан мэт ор мөргүй алга болсон. Мөрдөгчд юу болсон байж болохыг тогтоохын тулд байшинг бүхэлд нь шалгаж эхэлсэн ч бараг юу ч олоогүй. Хүчээр нэвтэрсэн ямар ч шинж тэмдэг байгаагүй. Хаалга, цонх, түгжээ бүр бүтэн хിവэр байсан. Гэхдээ урд хаалга л онгорхой. Тиймээс эдгээр эмэгтэйчүүдийг авч явсан хүн аль нэг түлхүүртэй байсан, эсвэл дотгошоо сайн дураар оруулсан, эсвэл ямар нэгэн уул мөр үлдээхгүйгээр өөр аргаар орж гарсан байх ёстой байсан. Ямар нэгэн эд зүйл эвдрээгүй, хин нэгэнтэй ноцолдсон, эсвэл эсэргүүцсэн шинж тэмдэг бүр юу ч байгаагүй. Мөн ашигтай хурууны хээ бол юу ч олдоогүй. Аль нэг сэжигтэнтэй холбож болох, эсвэл тодорхой хүнийг зааж өгөх ямар ч улмөр байгаагүй. Олдсон царын ганц сэжигтэй зүйлс нь бол маш жижиг бөгөөд тодорхой бос байсан. Нэг нь үүдний гэрлийн хагарсан шил. Гэхдээ тэр хагархаа шилийг хин нэгэн цэвэрлээд хайчихсан байсан болохоор шинжилж үзэх ямар ч боломжгүй. Нөгөө нь бол Шерлийн унтлагын өрөөний цонхны хөшиг байсан. Хөшигний нэг тал нь муриж хагас онгорхоо үлдсэн байсан нь хин нэгэн гадагш ширтэж байсан мэт харагддаг. Springfield хотын цагдаагийн газар нь энэ нь энгийн сургаггүй алга болсон хүний хэрэг биш гэдгийг тэр даруй ойлгосон. Яагаад тэгэхээр 3 эмэгтэй шүн дөлөөр орноосоо ямар ч тайлбаргүйгээр зүгээр л алга болчихдоггүй. Алга болсноос 2-7 хоногийн дараа FBI мөрдөн шалгалтанд нэгдсэн. Мөрдөгчд 12 цагийн ээлжээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хэрэг бүхэлдээ цагдаагийн газрын гол анхаарал нь болсон. 92 оны 6 сарын 10 гэхэд бол Cheryl, Suzanne, Stacy нарын зурагтай 20,000 гаруй 90 сурвалжлах хуудсыг Springfield хот болон ойр орчмын бүс нутгаар тараасан. За 6 сарын 14 гэхэд бол 90 хайх багууд бүс нутаг даяар тархан ажиллаж эхэлсэн бөгөөд сайн дурынхан Springfield хотын гаднах аслагдсан ой модтой бүсүүдийг цагдаа нартай хамт самнаж яасан. Усанд орох ирлийн багууд болохоор Springfield нуурыг шалгаж, бусад багууд James River голын эрэг дагуу алхаж хайлт хийж исэн. Ирэлж ноход талбай эзэнгүй үл хөдлөх хөрөнгүүдээр үнэрлэн хайж, ирлийн ажиллагаа олон маилийн өргөн хүрээг хамарсан. Гэхдээ юу ч олдоогүй. Гисэн хэдэж мөрдөн шалгалтын ихэнх үед бол нэг сэжүүр найдвар төрүүлсэн. Нэг гэрч хийлэгтээ 6 сарын 7-ны өглөө 6:30-ын орчимд Сюзаныг харсан гэж мэдүүлдэг. За энэ нь бол Сюзан гэртээ ирснээс хойш хэдхэн цагийн дараах үе байсан. Гэрчийн хэлснээр бол Сюзан ногоон өнгийн ван машины жолооны ард сууж байсан бөгөөд маш их түгшсэн байдалтай харагдсан гэсэн. Мөн машины арын суудлаас эрэгтэй хүний хоолой сонсогдсон бөгөөд тэр хэлэхдээ тэнэг зүйл битгий хийгээрэй гэж хэлсэн гэх мэдээлэл өгсөн. Цагдаа нар энэ мэдээллийг нухацтай авч үзсэн. Тэд бүс нутаг даяарх хэдэн мянган ван машиныг шалгасан. Мөн хүмүүсийн ой санамжийг сэргээх зорилгоор цагдаагийн газрын гадаа ногоо өнгөөр будсан ван машин байрлуулад өөр гэрч гарч ирж илүү мэдээлэл өгнө гэж найдсан. Гэтэ энэ мөр бол эцэст нь ямар ч үр дүнгээ өгөөгүй.
Ямар ч ногоон вайн олдоогүй, ямар ч жолооч тогтоогдоогүй. За тэр харагдсан гих тохиолдол хизээж батлагдаагүй бөгөөд юу болсон ч тайлбарлагдаагүй. За өөр нэг сэжүүрч гэсэн мөн адил үр дүнгүй болсон 6 сарын 7-ны өглөө эрт Delmar Street орчимд нэгэн машин явж байсан гэж хин нэг мэдээлсэн. Тухайн машин тэр хавийнх биш мэт харагдсан бөгөөд бүх хөршүүд унтаж байхад нам гүм гудамжаар явж өнгөрсөн. Цагдаа нар бол уг машины талаар мэдээлэл хайсан ч машины талаарх тодорхойлолтыг олон нийтэд зарлаагүй. Тэд жинхэнэ мэдээллийг хуурамч мэдээлэлээс ялгахын тулд мэдээллийг нууц хэвээр нь үлдээсэн. Алга болсноос 11 хоногийн дараа Kansas City Star гэдэг нэртэй сонин өнөөдрийг хүртэл тайлбарлагдаагүй нэгэн мэдээлэл нийтэлсэн. Steve Thompson гэдэг нэртэй дэлгүүрийн худалдагч цагдаа нарт хэлэхдээ 6 сарын 7-ны шөнийн 2 цаг 15 минутанд Cheryl өөрийн ажилтдаг дэлгүүрт орж ирсэн гэж хэлсэн. Steve-ийн хэлснээр бол Cheryl маш их яарсан байдалтай харагдсан. Тэр ингээ бүрэн биеэ дотгошоо оруулаагүй хэрнээ хаалганы завсраар бараг шагаах шахуу болоод энд нэг эмэгтэй ингээд найзтайгаа явж ийсэн үү гэж асуусан. Тэр Cheryl хэлэхдээ болохоор нэг бор үстэй, нэг шар үстэй охиныг дүрсэлж тайлбарсан гэж хэлсэн байгаа. Үүний дараа Cheryl бол маш хурдан яваад өгсөн. Цагдаа нар энэ мэдээлэл өгсөн хүнийг найдвартай гэрч гэж үзсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд бол энэ мэдээлэл нь боломжгүй зөрчил үүсгдэг. Яагаад тэгэхээр өглөөний 2 цаг 15 минутын үед бол Susan болон Stacy хоёр нөгөө Battlefield дахь Kirby-ийн гэрт байсан. За тэгээд энэ нэг мэдээлэл бас ингээ ямар ч үр дүнгүй болчихж байгаа. За үүний дараа бол FBI хэрэгт гэмт хэргийн зан төлөв судлаач буюу профайлыг татан оролцуулсан. Түүний зорилго нь бол ямар төрлийн хүн 3 эмэгтэйг ямар ч уул мөр үлдээлгүйгээр алга болгож чадсан байж болохыг тодорхойлох байсан. Шинжээчийн үзснээр энэ хэргийг хамгийн магадлалтайгаар ганцхан хүн үлдсэн. Хэрвээ 2 дахь хүн оролцсон байсан ч тэр хүн бол юунд хутгалдаж байгаагаа эхэндээ ойлгоогүй байж магадгүй бөгөөд нэгэнт ойлгох үедээ буцахад хитрхи оройтсон байх боломжтой гэж дүгнсэн. Мөн гэмт этгээд бол 3 хохирогчийг нэгэн зэрэг тээвэрлэхийн тулд том аврын тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагатай байсан гэж дүгнсэн. Хамгийн боломжтой хувилбар нь бол вайн машин байсан. Тэмцэл болсон ямар ч шинж тэмдэг байгаагүй нь эмэгтэйчүүдийг гинтийн байдлаар барьж авсан бөгөөд маш хурдан хяналттай оруулсан байж болзошгүйг харуулсан. Магадгүй тэднийг зэвсгээр сүрдүүлсэн байж болох мөн бараг ямар ч уул мөр үлдээгээгүй байсан нь гэмт итгээд юу хийж байгаагаа мэддэг туршлагатай хүн байсан эсвэл зүгээр л маш их азтай байсан гэсэн хоёрхан боломжийг үлдээсэн. За энэ FBI-гийн гаргасан энэ дүгнэлт бол энэ хэрийг сонсож байгаа тааж би ч гэсэн баг хилээд өчгөөр ийм бүдэг бадаг дүгнэлт байсан болохоор энэ мэдээлэл бол хаашаа ч юунд ч хүргэж өгөөгүй. Цагдаа болон холбооны мөрдөх товчоо бол мэдээж хамгийн түрүүнд гэр бүлийнхнийг нь эхэлж шалгасан. Гэхдээ гэр бүл ойр дотны хүмүүс бол маш хурдан с сэжигтний жигсаалтаас хасагдсан. Юуны өмнө Сюзаны ах Барт нь анхаарал татсан тэр гэр бүлээсээ хүндээрсэн харилцаатай байсан бөгөөд архины хамааралтай тэмцэж явсан учраас мөрдөгчдийн хувьд шалгах ёстой эхний хүмүүсийн нэг нь байсан. Барт сайн дураараа худал мэдүүлэг илрүүлэх шинжилгээнд орсон бөгөөд уг шалгалтыг давсан. Үүний дараа түүнийг сэжигтнүүдийн жагсаалтаас бүрэн хассан. Дараа нь Cheryl-ийн хуучин нөхөр Dewey-г шалгаж эхэлсэн. Гэхдээ түүнийг бол хизээч ноцтой сэжигтнээр авч үзээгүй. Түүнд баттай алибай байсан бөгөөд хэрэг үлдэх шалтгаан юу ч байгаагүй. Cheryl-ийн мэддэг хүмүүс бол нэг ижил зүйлийг хэлдэг байсан. Тэр ямар ч дайсангүй хүн байсан. Тиймээс мөрдөн шалгалт өөр чиглэл рүү хандхаас өөр аргагүй болсон. Ингээд мөрдөгчд хуучин найз залуусын зүг анхаарлаа хандуулсан. Энэ үед бол Сюзаны хуучин найз залуу Дастин дээр илүү их анхаарал төвлөрсөн байсан. Дастины өнгөрсөн түүх мөрдөгчдөд түүнийг нухацтай шалгах шалтгааныг өгсөн. Яагаад тэгэхээр тэрээр Майкл болон Жозеф гэх хоёр найзынхаа хамт Springfield хотын ойролцоо оршуулгын газрын бунханд хууль бусаар нэвтэрч байсан юм байна. Тэр нэг гавлын яснаас $30 үнэтэй алтан шүдний лом сугалж авсан. За энэ Сюзан бол энэ булш сүтгсэн хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгсөн юм байна. Удалгүй хүмүүсийн дунд болохоор Сюзан энэ Дастины эсрэг гэрчээр дууддаг гэж магадгүй гэсэн цуу яриад тархсан. Хэрвээ энэ үнэн байсан бол
Dustin бол яг нэг тодорхой нэг хэрэг хийх сэтэл бий болчихж байгаа. Тэр нь гэрчийг шүүхэд мэдүүлэг өгөхөөс өмнө дуугүй болгох явдал гэсэн үг. Dustin болон түүнтэй холбоотой хүмүүс 92 оны 6 сарын 6-наас 7-нд шилжих шөнө Springfield орчимд байсан нь тогтоогддог. Мөн цагдаагийн байцаалтын үеэр Dustin-ы найз Michael мөрдөгчдийн хэлснээр өөрийгөө буруутгаж болзошгүй шинжтэй мэдэгдлүүд хийсэн гэж хэлсэн. Гэсэн хэдий ч эцэст нь тэр хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдүүлсэн. Түүнчлэн Dustin болон Michael нар хоёулаа Galloping Goose гэдэг нэртэй motorcycle-ны клубтай бол холбоотой байсан юм байна. Dustin мөн полиграфын шалгалт өгөөд Suzanne болон Stacy Cheryl нарын алга болсон хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдүүлсэн бөгөөд тэр шалгалтыг нь давсан. Дараа нь 94 оны 8 сард тэр их тангарагтны шүүхийн өмнө мэдүүлэг өгсөн. Буш сүйтгэсэн хэргийнхээ төлөө түүнд төдөлзүүлсэн ял унаасан. Хожим нь тэрээр Колорадо муж руу нүүсэн. Эцэст нь хэлэхэд бол Dustin-ыг Springfield-ийн 3 эмэгтэйн хэрэгтэй холбоотойгоор хизээч яллаагүй. Гэхдээ энэ хэргийн олон сэжигтнийг холбож байдаг нэг зүйл байдаг. Тэр нь өмнө дурдсан Galloping Goose гэдэг motorcycle club байсан. Энэ клуб нь бол зүгээр нэг амралтын өдрөөр мотоцикл ундаг клуб байгаагүй. Тус бүлэглэл нь Springfield орчимд хар тамхи, зэвсэг болон бусад төрлийн гэмт хэргийн ажиллагаанд холбоотой байсан гэж үздэг. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор тэдний гишүүдийн нэр бол байнга гарч ирдэг байсан. Тэдгээр хүмүүсийн нэг нь бол Steven Garrison. 93 оны 1-р сард буюу 3 эмэгтэй алга болсноос 7 сарын дараа Steven Garrison гэхэр цагдаад өөрт нь хэрэгтэй холбоотой мэдээлэл байгаа гэж мэдэгдсэн. Garrison нь Galloping Goose нэртэй клубын гишүүн байсан бөгөөд 92 оны 5 сарын 15-нд шоронгоос суллагдсан. За энэ нь бол Cheryl, Suzanne, Stacy нар алга болохоос ердөө 3-7 хоногийн өмнө гэсэн үг. Тухайн үед бол Garrison дахин баривчлагдсан байсан бөгөөд зэвсэг болон хар тамхины хэрэгт холбогдсон шүүх хурлаа хүлээж байсан. Тэр бол цагдаа нартай тохиролцоо хийхийг хүссэн. Тэгээд тэрээр нэгэн хар тамхины үдшилэг дээр хин нэгэн 3 эмэгтэйг алсан тухайга хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлсэн. Мөн тэрээр цогцсуудыг хаана болсныг мэднэ гэж хэлсэн. Түүний заасан газар нь бол Webster дүүрэгдэх гахаан аж ахуй байсан. Мэдээж цагдаа нар бол энэ мэдээллийг маш их сонирхсон. Тэр хүртэл мөрдөн шалгалт бараг ямар ч бодит сэжүүргүй явж байсан учраас тэд энэ мэдээллээс бол ихээхэн найдвар хүлээж ирсэн. Мөн Garrison олон нийтэд хараахан ил болоогүй байсан. Зарим нарийн мэдээллийг мэдэж байсан. Түүний хамтын ажиллагааг харгалзан үзээд шүүгч барьцааны мөнгийг нь бууруулсан. Мөрдөгчд түүнийг зочид буудалд байрлуулж өгсөн мэдээллийг нь шалгаж эхэлсэн. Гэтэл яг тэр үед Garrison оргоод явцсан. Хэдхэн хоногийн дараа тэр Springfield хотод нэгэн эмэгтэйн орон сууцанд хууль бусаар нэвтэрч түүнд халдсан. Эцэст нь түүнийг дахин баривчилсан. Ийм үйлдэлүүдээс нь харахад Garrison-ы итгэл даах байдал маш эргэлзээтэй байсан ч гэсэн ямар ч өөр сонголтгүй болсон цагдаа нар өгсөн мэдээллийг нь шалгасаар байсан. Тэд Webster дүүргийн бараг 40 акр газрыг нэгжсэн. Сонирхолтой нь бол тухайн газрын эзэн нь өмнө нь хүн амны хэрэгт ял шийтгүүлж байсан хүн байсан. Гэхдээ хайлтын үр дүнд бол юу ч олдоогүй, цогцос олдоогүй, нотлох баримт юу ч байгаагүй. Garrison-ы хэлсэн зүйлийг батлах юу ч байгаагүй гэсэн үг. Олон хүн түүнийг зүгээр л хугацаа хожихын тулд ийм үлгэр зохиосон гэж үздэг. Магадгүй тэр барьцааны нөхцлөө хөнгөвчлүүлж оргиж зүхтах боломж гаргахыг л хүссэн байж магадгүй. Гэхдээ түүний хэлсэн зүйл бол өчүүхэн ч гэсэн үнэн байсан эсхийг өнөөдөр хүртэл хинч мэддэггүй. Одоогоор Steven Garrison 40 жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд гахаан аж ахуйн тухай түүний мэдүүлэг хизээж батлагдаагүй. Энэ үед өөр нэг нэр мөрдөн шалгалтанд дахин гарч ирсэн нь бол Gerald байсан. За Gerald бол Springfield хотын нэр хүндтэй бизнесмен байсан. Тэр Springfield-ийн төмрийн компанийн өв залгамжлагчдын нэг байсан. Нийгмийн дээд хүрээлэлд харьяалагддаг, нэр хүндтэй хүмүүд харагддаг байсан ч гадна төрхнийхөө цаана бол илүү харгуй зүйлийг нуудаг байсан. Steven Garrison-ы нэгэн адил тэр мөн Galloping Goose гэх motorcycle-ийн клубтай бол холбоотой байсан. Гэхдээ Garrison-с ялгаатай нь энэ хүн бол мөнгөтэй, нэр хүндтэй, хүндэтгэл хүлээсэн хүн байсан. Мөн түүнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байсан баримтжуулсан түүх байгаа. 85 онд Jackie Jones гэх 20 настай эмэгтэй зодуулж дараа нь Lake Springfield нуурт хаягдсан байсан. Gerald уг нь бол энэ эмэгтэйн хэрэгт гол сэжигтэн байсан ч гэсэн прокурор түүнд ял тулгах хангалттай нотлох баримт олж чадаагүй. Тиймээс тэр эрх чөлөөтэй үлдсэн.
Харин 93 оны 3 сард Springfield-ийн 3 эмэгтэй алга болсноос 9 сарын дараа Gerald Springfield хотод 18 настай Heather гэх охиныг хулгайлахыг завдсан хэрэгт баривчлагдсан. Өөрөөр хэлбэл 3 эмэгтэй алга болсон тэр үеэр тэр эмэгтэйчүүдийг онилон мөрдөж байсан нь тогтоогдсон. За мэдээж энэ бол с ижигтэй санагддаг. Гэхдээ хууль туунд хүрэхэд олон жил шаардлагатай болсон. 2007 онд DNA шинжилгээний үр дүн эцэст нь Jackie Jones-ийн алгыг Gerald-тай холбоотой гэж тогтоосон. Улмаар 2010 онд тэрээр 1-р зэргийн хүн амны хэрэг болон хүч хэрэглэсэн гэмт хэрэгт буруутгагдан ял сонссон. Түүнд бол өршөөлгүйгээр идэлх дараалсан 2 бүх насаар нь хорих ялыг оноосон. Түүний үлддэг байсан гэмт хэрэгүүдийн хэв маяг аимшигтайгаар ижил төстэй байсан тэр эмэгтэйчүүдийг хулгайлдаг. Мөн хохирогчдийнхоо төрөвч түлхүүр зэрэг хувийн эд зүйлсийг ард нь үлдээдэг байсан. Энэ нь Springfield-ийн 3 эмэгтэйн хэргийг хамгийн их хачирхалтай болгосон гол нарийн зүйлсийн нэгтэй таарч байсан. 3 эмэгтэй алга болсон, бүх эд зүйлс нь байрандаа үлдсэн. Энэ нь бол Gerald-ийн мэдэгдэж буй гэмт хэргийн хэм маягтай төстэй харагдчихсан. Тиймээс цагдаа нар түүнийг энэ хэрэгтэй холбоотой эсхийг шалгасан. 92 оны 6 дугаар сард бол тэр эрх чөлөөтэй явж байсан Springfield-д амьдарч исэн. Гэхдээ Cheryl, Susan, Stacy нартай түүнийг холбох ямар ч нотлох баримт хизээч олдоогүй. Тиймээс түүнд энэ хэрэгтэй холбоотой ял хизээч тулгагдаагүй. Гэсэн хэдиж Springfield-ийн 3 эмэгтэйн хэрэгтэй холбоотой гарч ирсэн бүх нэрсээс хамгийн удаан хугацаанд хүмүүсийн анхаарлыг татаж хамгийн их түгшүүр төрүүлсэн нэр бол Robert Cox байсан. За 79 онд Cox нь Fort Benning гэх цэргийн баазад оны шилдэг цэрэг гэх өргөмжлөл хүртэж байсан. Тэр бол өндөр үнэлгээтэй армийн рейнжер хүн байсан. Түүний өмнө бол ирээдүйдээ цэргийн карьер хүлээж байгаа мэт харагдчихсэн. Гэхдээ амьдралынх нь бол хаа нэгтээ бүх зүйл буруу тийшээ хэрэгсэн. Missouri мужийн Springfield хотод 3 эмэгтэй ор мөргүй алга болох үед бол Robert Cox хит хитэн мужийг дамнан үргэлжилсэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн урт түүхтэй болсон байсан. За энэ түүх бол 78 онд Флорида мужаас эхэлсэн. Sharon нь Walt Disney World-д ажилладаг 19 настай бүсгүй байсан. Тэрээр 78 оны 12 сарын 30-нд орц сургаггүй алга болсон. Сонирхолтой нь Cox-ийн гэр бүл бол Sharon-ы цогцос олдсон газрын ойролцоох зочид буудалд байрлаж байсан. Мөн алга болсон шөнө Cox хилнийхээ нэг хэсгийг тас хазуулсан байдалтай орон нутгийн эмнэлэгт ирсэн. Түүнийг байцаасан боловч түүнд ямар ч ял тулгаагүй. 85 онд Cox Калифорни мужид 2 өөр эмэгтэйтэй холбоотой 2 тусдаа хэрэгт буруутгагдсан. Тэрээр Fort Ord гэдэг нэртэй цэргийн баазын ойролцоо эмэгтэйчүүдийг хулгайлсан болон аюултай зэвсэг ашигласан хэрэгт буруутай нь тогтоогдсон. Үүний улмаас түүнд 9 жилийн хорих ял оноосон. Мөн түүнийг цэргийн албанаас нэр төргүүгээр халсан Флорида мужийн эрх баригчид эцэст нь Sharon-ы алгын хэрэгт түүнд ял тулгасан. Шүүхээс түүнийг бол 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж үзэж цаазын ял оноосон. Гэхдээ 89 оны 12 сарын 21-нд Флорида мужийн дээд шүүх уг шийдвэрийг санал нэгтэйгээр хүчингүй болгосон. Шүүхийн дүгнэлтээр бол нотлох баримтууд нь зөвхөн с ижиг төрүүлэх хэмжээнд байсан бөгөөд гин бурууг хангалттай баталж чадаагүй гэж үзсэн. Ингээд Cox 90 оны 3 сард суллагдсан. Тиймээс 92 оны 6 сард буюу Springfield-ийн 3 эмэгтэй алга болох үед тэр Missouri мужийн Springfield хотод амьдарч байсан. Тэрээр хотын өмнөд төв хэсэгт газар доорх шугам сүлжээний байршил тогтоодог ажил хийдэг байсан. Мөн өнөөдрийн хүртэл санамсаргүй давхцал байсан уу? Эсвэл илүү ноцтой холбоо байсан уу гэдг нь тодорхойгүй нэг зүйл байгаа. Энэ Cox нь Stacy-гийн аав Stuart-ийн нэг хуучин автомашины худлааны газарт ажилладаг байсан. Харин Cox-ыг энэ хэрэгтэй холбоотой байцаахад Cox бол өөрийгөө найз охинтойгоо цуг сүмд байсан гэж мэдээлсэн. Гэхдээ хожим найз бүсгүй нь бол худлаа гэдгийг хэлсэн. Алга болсноос 4 жилийн дараа буюу 96 онд Cox телевизийн сурвалжлагчид ярилцлага өгсөн. Түүний хэлсэн үг өнөөдрийг хүртэл мөрдөгчдийг зовоосоор байдаг. Cox хэлэхдээ тэд өгсөн гэдгийг би мэднэ гэж хэлсэн. Сурвалжлагч илүү тодруулж асуухад тэр дахиад би тэднийг өгсөн гэдгийг л мэдэж байна гэж хэлсэн. Дараа нь тэр энэ бол миний таамаг биш, би зүгээр л мэдэж байгаа нь. Үүнд бол ямар ч эргэлзээ байхгүй гэж нэмж хэлсэн. Тэгээд сурвалжлагч түүнээс шууд та эдгээр эмэгтэйчүүдийг хулгайлсан юм уу гэхэд Cox бол хариуд нь энэ ямар утгагүй асуулт юм бэ? Би мэдээж өгвөл гэж хэлнэ штэ гэж хэлдэг. За энэ хариулт нь бол олон хүний хувьд улам их хардлагыг төрүүлсэн. Үүний дараа тэр
энэ хэрэг дээр өнөөдрийн хүртэл яригддаг нэгэн амлалтыг өгсөн. Тэр хэлэхдээ би ээжигээ нас барсны дараа юу болсон талаар бүх үнийг хэлнэ гэж мэдгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар Cox-ийн ээж бол амьд хിവэрэ байгаа. Тиймээс тэр амлалтаа хэрэгжүүлээгүй. Харин 95 онд Cox дахин баривчлагдсан бөгөөд энэ удаа Texas мужид зэвсэгт дээрмийн хэрэгт холбогдсон. Cox нь Texas мужийн DeKalb хотод болсон нэгэн гоо сайхны салооны дээрмийн үеэр 12 настай охин руу буу толгож байсан нь тогтоогдсон. Одоогоор бол Robert Cox нь бүх насаараа хорих ял эдэлж байгаа бөгөөд 2026 онд хугацаанаас өмнө судлагдах хүсэлт гаргах хэрэгтэй болно. Албан ёсны их сурвалжуудын мэдээлснээр бол хэргийг мөрдөж байгаа зарим мөрдөгчид Cox-ыг бол найдвартай хүн гэж үздэггүй, зарим нь бол түүнийг мөрдөгчд болон хохирогчдын арга гэрийнээр тоглож байгаа л гэж боддсон байна. Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө анхаарлын төвд байлгахын тулд хангалттай хэмжээний мэдээлэл өгдөгч өөрийгөө шууд буруутгах зүйл хизээж хэлдэггүй гэж үздэг. Зарим мөрдөгчид Springfield хотын орон нутгийн гэмт хэрэгтнүүдээс цаашаа хүрээгээ тэлж бүхэл бүтэн баруун дунд бүс нутгаар үйл ажиллагаа явуулдаг байсан өөр нэг хүнийг судалдаг. За тэр хүн бол Larry Hall гэдэг хүн байгаа. Larry Hall нь цовруул алуурчин байж болзошгүй гэж үзэгддэг бөгөөд түүнийг 39-оос 54 эмэгтэй болон охины амь насыг хүнээсэн байж магадгүй гэж мөрдөн шалгагчид үздэг юм байна. Энэ хэрэгээ бэлж байхдаа би энэ Larry Hall гэдэг хүний талаар бол анх удаага сонссон. Бас л аюу сонирхолтой хүн байсан. Сонирхолтой гэх нь цаашаа юм бас алуурчны хэргийн намтар түүхүүд нь бол аюу сонирхолтой байсан. Larry Hall бол Америкийн иргэний дайны тулаануудыг дахин дүрслэн үзүүлдэг арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог байсан. Сонирхолтой нь түүний байж болзошгүй алгуудын цаг хугацаа эдгээр арга хэмжээний хуваарьтай бараг л төгс давхцдаг. Хамгийн олон хэрэг бол 3 сар, 6 сар, 8 сар, 9 саруудад гарсан байдаг. Мөн 92 оны 6 сар бол Springfield-ийн 3 эмэгтэйтэй алга болсон сар. Missouri мужийн хамгийн чухал иргэний дайны түүхэн газруудын нэг болох National Battlefield нь Battlefield буюу Kirby-гийн гэрээс ердөө 5 минутын зайд байрладаг. Энэ бол Susan болон Stacy нар анх шөнийг өнгөрүүлэхээр төлөвлөж байсан газар. Мөн 92 оны 6 сарын 6-наас 7 шилжих өдрүүдэд Missouri мужийн Pleasant Hope гэдэг нэртэй хотод иргэний дайны дахин дүрслэх арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ газар бол Springfield-ээс ойролцоогоор 30 минутын зайтай байсан. Тиймээс Larry Hall бол тухайн үед тэр бүс нутагт байсан байх боломжтой. Гэхдээ тэр арга хэмжээнд үнэхээр оролцсон эсэх нь хизээж батлагдаагүй. Мөн Larry Hall нь өөрийнх нь талаар кино зохиол бичиж байсан зохиолчтой захидлууд бичсэн. За тэр захиандаа бичгтэй болохоор Missouri мужийн Mark Twain гэдэг нэртэй үндэсний хүрээлэнд хид хідэн охины цогцос болсон байдаг гэж мэдэгдсэн. За мөн түүнчлэн дээрээс нь тэр Dodge нэртэй ваныг эзэмшдэг. Энэ нь бол Springfield орчимд тухайн амралтын өдрүүдэд харагдсан гэж гэрчүүдийн ярьдаг сэжигтэй машинтай бол төстэй байсан. Одоогоор Larry Hall нь 93 онд 15 настай Jessica Roach-ийг хулгайлсан хэрэгт холбоотойгоор холбооны шоронд бүх насаараа хорих ял эдэлж байгаа. Тэрээр бол олон хүн амны хэрийг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ дараа нь мэдүүлгээсээ буцаж байсан, дараа нь дахиж хүлээн зөвшөөрсөн. За ингэж давтагддаг зан үйл нь бол түүний хийлж байгаа зүйлсийг аль нь үнэн, аль нь худал болохыг тогтооход маш хүндрэлтэй болгосон. Гэхдээ эцэст нь Larry Hall-ыг Springfield-ийн 3 эмэгтэй хэрэгтэй шууд холбох ямар ч нотлох баримт өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Эцэст нь Larry Hall-ыг энэ хэрэгтэй холбож байгаа зүйлс бүгдээс шууд бус шинжтэй хിവэрэ үлддэг. Тэр бол залуу эмэгтэйчүүдийг онилсон байж болзошгүй цовруул алуурчин. Тэр тухайн үед Springfield орчимд байсан ч байж магадгүй. Мөн түүний үйл ажиллагааны цаг хугацаа 3 эмэгтэй алга болсон үедээ давхцаж байгаа юм шиг харагдаг. Гэхдээ боломжтой гэдэг нь бол нотлогдсон гэсэн үг биш. Гэхдээ Springfield-ийн 3 эмэгтэй хэрэгтэй холбоотой гарч ирсэн бүх онолуудаас хамгийн их анхаарал татаж хамгийн их маргаан үүсгэсэн нь бол Cox эмнэлгийн автомашины зогсоолын онол байгаа юм. Энэ мэдээллийн их сурвалж нь бол тун хачиргалтай хүн байсан. Greene County-гийн прокурорын газрын туслах асан Daryl Moore-ийн хэлснээр уг мэдээллийг өөрийгөө зөв билэгч гэж үздэг. Эсвэл энэ хэргийн талаар зөвөд үзэгдэл харсан гэж мэдгдсэн хүн өгсөн. Мөн хэргийг олон жилийн турш сурвалжилсан гэмт хэргийн сэтгүүлч Katie ч гэсэн ижил агуулгатай маш олон дуудлага хүлээн авсан юм байна. Тэд бүгд нэг зүйлийг хэлдэг байсан. Cheryl, Susan, Stacy нарын цогцос бол Springfield-ийн
Cox эмнэлгийн өмнөд талын автомашины зогсоолын доор булшлагдсан гэсэн таамаг. 2007 онд энэ сурвалжлагч Кейти бол энэ онолыг шалгахаар шийдсэн. Тэр Канзас мужийн Повело хотоос механик инженер Рик Норландыг урьж авч ирсэн. Норланд газар доорх бүтэц илрүүлдэг радарын төхөөрөмж ашиглан зогсоолын тодорхой хэсгийг шинжилсэн. Түүний олсон зүйл бол нэлээд сонирхол татсан. Бетон хучилтын доор 3 өөр хэвийн бус бүтэц илэрсэн. Тэдгээр нь ойролцоогоор ижил хэмжээтэй байсан бөгөөд байрлалын хувьд бол 2 нь зэрэгцээ, нэг нь тэдгээрийн эсрэг чиглэлд байрлсан гэж хэлсэн. Норландын үзэж байгаагаар энэ зохион байгуулалт нь булчны байрлалтай төстэй харагдчихсан гэсэн. Гэхдээ Спрингфилд хотын цагдаа нар энэ онолыг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн автомашины зогсоолын барилгын ажил 93 оны 9 сар хүртэл эхлээгүй байсан гэсэн үг. Тэгэхээр жил 3 сарын дараа хүртэл энэ эхлээгүй гэсэн үг. Хэрвээ цогцсууд барилгын ажил эхлэхээс өмнө тэр газарт булчлагдсан байсан бол газар шорооны ажлын үеэр заавал илэрч гарах ёстой байсан. Мөн анхны мэдээлэл өгсөн хүн өөрийн онолыг батлах ямар ч нотлох баримт, ложик, үндэслэл гаргаж өгөөгүй гэж цагдаа нар онцолсон. Нөгөө талаар Cox эмнэлгийн удирдлагууд Рик Норландын илрүүлсэн хэвийн бос бүтц нь модны үндэс эсвэл барилгын ердийн үлдэгдэл байж болохыг мэдгдсэн. Хамгийн чухал нь бол Рик Норланд өөрөө ч өөрийн дүгнэлт эцсийн баттай зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний илрүүлсэн зүйл яг юу болохыг зөвхөн радараар тогтоох боломжгүй байсан. Прокурор асан Дэрил Муур энэ талаар бол товчхон тайлбарлсан. Тэр хэлэхдээ хэрвээ шинжээч биднэрт тэр илэрсэн зүйлсийг зөвхөн хүний цогцос байж болно гэж баттай хэлсэн бол бид тэр газрыг ухах байсан. Гэхдээ тэр үүнийг хэлж чадаагүй гэж хэлсэн. Тиймээс Cox эмнэлгийн зогсоолын доор 3 эмэгтэй цогцос байгаа гэх онол өнөөдрийг хүртэл зөвхөн онол хэвээр үлдсэн бөгөөд үүнийг батлах ямар ч бодит нотлох баримт олдоогүй. Надад энэ дэр бас сонир санагч яагаад цагдаа нар шууд ингэж өгөөсгсөн. Одоо жишээ нь тэр цогцнуудыг өөр газар хадгалж байгаад боломж гарангууд нь энэ байшин баригдах үеэр авчирсан ч байж болох, тийм үндэслэл байж болох байсан. Тэгтээ цагдаа нар бол тийм юмыг бас харгалзаж үзээгүй юм байна. Энэ хэргийн хамгийн хачирхалтай нотлох баримтуудын нэг нь бол алга болсны дараахан Спрингфилд хотын Смитис гэх нэг дэлгүүрийн сонины тавиураас олдсон нэг жижигхэн бичиг байсан. Тэр бичиг дээр юу гэсэн байсан гэхээр хийн алдагдал шалгаж байна гэсэн шалтгаан ашиглагдсан бичиг байсан. Энэ үгийн утга нь бол ойлгомжтой юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл хийн нэгэн өөрийгөө нийтийн үйлчилгээний ажилтан эсвэл хийн компанийн ажилтан гэж дүрсгэн хаалга тогшсон байж болно. Тэрээр хийн алдагдал шалгах хэрэгтэй гэсэн үнэмшилтэй тайлбар хэлж Шерилийг хаалга онгойлгож гэртээ оруулсан байж магадгүй. Хэрвээ үнэн бол энэ нь хүчээр нэвтэрсэн уул мөр байхгүй гэснийг тайлбарлаж чадна. Үнийг хэлэхэд бол энэ бол тум магадлал багтай. Тиймээс уг бичгийг ямар ч сэжигтэнтэй хийзээж шууд холбож чадаагүй. Үнэн дээр юу болсон талаар бол хинч баттай мэдэхгүй. Мөрдөн шалгалт үргэлжилсээр байсан ч хариултууд олдоогүй. 94 оны 8 сард мөрдөн шалгагчид цугларсан нотлох баримтуудыг дахин үнэлэхийн тулд их тангарагтны шүүхийг хуралдуулсан гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгсөн хүмүүсийн дунд бол Дастин байсан. Мөн хэрэгтэй холбоотой бусад хүмүүс ч байсан. Гэхдээ их тангарагтны шүүхийн ажиллагаа бол олон нийтээс нууцаар явагдсан. Бүх мэдүүлэг битүүмжлэгдсэн. Тиймээс тэр хурлын үеэр яг юу болсон талаар өнөөдрийг хүртэл бидэнд бол маш бага мэдээлэл байдаг. 95 оны ихэр их тангарагтны шүүх тарсны дараа хиндэж ял тулгаагүй, өөрөөр хэлбэл тэд ямар мэдээлэл сонссон байсан ч хин нэгнийг энэ хэрэгт буруутхан яллахад хангалттай байгаагүй л гэсэн үг. 97 он гэхэд буюу алга болсноос 5 жилийн дараа Шерил болон Сюзан нарыг хууль ёсны дагуу нас барсан гэж зарласан. Энэ нь бол сэтгэл хөдлөлийн шийдвэр байгаагүй, хөрөнгө өвлүүлэх, банкны дансуудыг хаах, хуулийн бусад асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хийхээс өөр аргагүй хууль эрх зүйн ажиллагаа байсан. Гэхдээ энэ шийдвэр бол асар хүнд утгатай байсан. Яагаад гэхээр энэ нь систем тэднийг амьд олон гэсэн найдвараа үндсэндээ орхиж эхэлснийг илэрхийлсэн. Гэхдээ Стейсигийн гэр бүл бол ийм алхам хийхээс татгалзсан. Түүний ээж Жанес охиноо нас барсан гэж зарлахыг хүсээгүй. Наад зах нь баттай нотлохоо гараагүй цагт жилүүд өнгөрөх тусам мөрдөн шалгалтын материал улам зузаарсаар эцэст нь 5,000 гаруй мэдээлэл сэжүүрийг шалгаж боловсруулсан байна. 2015 он гэхэд ч гэсэн цагдаагийн газар жилд ойролцоогоор 100 орчим шинэ мэдээлэл хүлээн авсаар байсан. Хүмүүс ямар нэгэн зүйл харсан гэж боддог байсан. Эцэст нь хэргийн хавтас тэрэгт бол 27,000 гаруй баримт бичигтэй болсон.
хариулт өгөөгүй асар том мэдээллийн уулал гэсэн үг. Ингээд энэ хэрэг Миссури мужийн төвхөнд хамгийн том мөрдөн шалгалтуудын нэг болсон ч үр дүнд нь юу ч олдоогүй. Өнөөдөр ч гэсэн Спрингфилд хотын цагдаагийн газар энэ хэргийг нээлттэй бөгөөд идэвхтэй мөрдөгдөж байгаа хэрэг гэж ангилсаар байдаг. 3 эмэгтэй алга болсноос хойш 30 гаруй жил өнгөрсөн ч гэсэн энэ хэрэг дээр байнга томилогдсон мөрдөгч одоо ч байдаг. Одоо хүртэл эмэгтэйчүүдийн байршлыг тогтооход эсвэл хэрэгт буруутай этгээдүүдийг яллахад хүргэх мэдээлэл өгсөн хүнд $43,000 шагнал амласан хэвээрээ байгаа. За ингээд энэ бол Спрингфилдийн 3 эмэгтэйн түүх байлаа. Яг ингээ хэрэгээ бэлтэж явах явцад бол сэжтэн гарч ирэх болгонд би бол яагаад энэ хэрэг одоо хүртэл тайлагдаагүй байгаа нь надад ойлгомжтой болж эхлэх шиг санагдсан. Нэгдүгээр ингээ нотлох баримт байхгүй гэдэг бол хамгийн том асуудал. Хэнийг ч юутай холбох яг баттай юм бол нэг ширхэгч байгаагүй. Дээрээс нь одоо энэ DNA-ч байхгүй, юу ч байхгүй. Тэгэхээр энэ хэрэг бол одоо хин нэгэн одоо хэрэгээ хүлээхээс наашаал шийдэгдэхгүй хариу нь гарахгүй юм болов уу гэсэн бодлыг надад төрүүлсэн ийм хэрэг байсан. Ингээд та нар минь өнөөдрийнхөө хэрийг сонсоод өөрсдийн дүгнэлтийг бичиж үлдээгээрэй. Коммент бичихдээ бас нэгнийхээ бичсэн комментиг харахгүйгээр, уншихгүйгээр бичвэл зүгээр бах. Яагаад тэгэхээр ингээд нэг хүн тэгсэн байх гэтэнгүүд нэрэж тэгсэн билүү гэд хүний бодол санаа бас өөрчлөгдөд байх нэг тийм юм бас харагдаад байдаг. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.